Өнөөдөр миний анхны клипэн тоглосон бичлэг клипэн цацагдсан байна. Тэгээд реакшн бичлэг хийх гэж байна. Би бол зүгээр рандом залуу. Тий. За. За, үзцгээе. За үзье. Яна. Дуун чаналчгүй. Оо. Дуун чаналчгүй. Энэ хаана авсан? Наа чи музейд Чингисийн музей юм уу те? Чингисийнх биш нөгөөх нь. Үндэсний музей? Үндэсний музей. Яна. Одоо би тайлд ингээл музей үзээ явж исэн чи нэг залуутай дараад тэгэл дурлалцаал. Тийм үү? Итгэе, тийм баха гэж. Энэ танангээ дахин 13 таа л тийм баха. Энэ барьцмаа цэгэр цэцгэнэ штэ. Нэг юм яг жинхнээсээ хайрыг бэлэгддэг одоо ингээд яг хайрыг бэлэгддэг цэцгс. Улаан сарнаа шиг биш. Гэтэ ер нь амар яг үннээсээ хайрыг бэлэгддэг гэсэн. Яа хараа. Оо дуурлаа. Шал. Окей, 16 нас биш үү? 13. Окей, 13 настай хүүхэд ингээл хайр дуулаад би 13 таа та. Юу хийжсэн бэ? Юу хийжсэн бэ? Хоолод идчихлээ да. Өө давхар ирүү байж тээ. Яа! Амар хол загсанс одоо ойртон нацсан. Сүтсэн. Йой. Гэрлээгөө. Яа даа. Энэ бүхэн миний төсөөл дотор болж байгаа. Одоо ингээд энэ дуусгаар нээж үзээ юу. Яг утга учирыг Чи яаж үлсэн? Ойлгохгүй юу? Чаддсан юм уу? Яй. Шал өөр хүн шил. Энэ дээр би биш байна гэж. Одоолсон. Яа. Окей, Яногийн ихний клип бол it's good. Yeah. Танан байла. It's good. Тэгээ дараа бүр гоё юмн дээр тоглоорой, мундаг байна. Сайн байна. За баярлалаа. Йоо. Энэ клипийн утга учир нь штэ. Сайн ингээд би ингээд музей ингээд үзээ явж байгаа заяо. За. Тэгээд тэгсэн чинь ингээд яг тэрэндээс ингээд хамгийн том үлгүүтэй байгаа тэр Сахиусан тэнгэрийн зураг нь
Ингээд миний дотоод мэдрэмжтэй амар адилхан санагдаж байгаа гэсэн үг одоо юм нэг юм ганцаардсан нэг тийм юм хайрыг хайсан тийм. Тэгээ би ингээд вау ингээд бүр ингээд миний ингээд зүрх сэтгэлтэй амар ойрхон санагдаад би ингээд очиод ингээд байжсэн чинь тэр зураг бас өөр нэгэн хүний анхаарлыг татаад ирээ зогсно нь саяны залуу байсан гэсэн үг. Тэгээд би тэр залуу ингээд надад нэг тийм юм хамт байх ёстой мөртлөөсөө хамт байж чадахгүй тийм хүн шиг санагдаж байгаа гэсэн үг. Тэгээд сэтгэл зүрх ингээд ойрхон байгаа ч гэсэн тэгж чадахгүй. Тэгээд ингээд бид хоёр ингээд миний төсөөлөлд ингээд хоорондоо уулзаад тэг ингээд би бинийг олоод тэгсэн ч гэсэн ингээд хагцж байгаа. Тийм сайдлын тий. Харин амар сайддул та. За зураг авалт нь хүнд байсан уу? Зураг авалт уу эхний өдөр чинь юу лээ баг 7-8 цаг авсан баха. Тийм үү. Тийм. Юу нэр. За. Тийм тэгээд хоёр тусдаа салгаж авсан байхгүй юу? Аха. Эхнийх нь болохоор яг танагийн хэсэг дээр 7-8 цаг болоод тэгээд студид. Тэгээд дараагийнх нь музейд. Үндэсний музейд. Үлссэн үү? Үлссэн. Гэхдээ окей, энэ чинь дараад нь хоол маланд орсон л та. Зураг авалтын үед ер нь тийм хоол идэх завгүй байсан. Тийм. Угаасаа тэгдэлтэй зураг. Тэгээд анх удаа миний уйлж үтсэн. Амархан байна уу уйлах? Уйлах аюу хэцүү. Гэтэ ингээд амар мэдрэмж шаардлагатай. Яг урсж байгаа дээр яг тааруулж авсан шүү, тийм. Хэрэгтэй юм чи. Гэтэ ингээ уйлах болохгүй хаар яа гэмэд хүм. Гавар төрөгчтэй шүү. Гавар төрхөнгүүд ингээ хөссөн үсээг угаас. Ой, тэр ингээ партнер залуу шүү дээ. Партнер залуу бүр ингээ ихэр татлаа уйлсан ч студ дээр. Уйлах хэрэгтэй болохоор. Тийм үү. Тийм. За. Гоё гэсэн байна. Тэгээд энэ хоёр бан шиг хацар ингээд дулам алд. Би амар тийм дээрлэхгүй ах шиг яриад. Яах вэ? Мэдгүй байна. Одоо хүмүүс намайг буруу оруулах амар дээрлэх байх. Тий. Дандаа бан шиг гэж дуудав. Гэтэ амар бан шиг л байгаас тээ. Бүр яг бан шиг байгаас тээ. Хэрвээ чи бан шиг байсан бол Кунфу Панда чамайг итгэл байсан. Юу яа. Миний өрөө татчихлаа. Ямар кринж юм. Амар пик ап лайн юм биш үү? Тийм. Ингээл чи бан шиг юм уу? Яагаад тэгэхээр би чамайг идмээр юм. Би бол Кунфу Панда гэж. Юу яриад байгаа? Мэдхгүй. За ойлгоорой. Энэ угаасаа л тий. Их ч арай гэж тоосон. Гэтэ чиний YouTube-ийн үзэгчид friendship diaries-ийг мэдэхгүй байх уу? Тийм байх л та. Тэгээд Анугийн өөр тийм гоё ингээд дүр бүтээж байгаа тиймэрхүү юм үзхийг хүсвэл та нар Instagram дээр доогоор зураг ISO Creatives гэдэг ингээд ороод хараарай. Тэгээд бас Анугийн Instagram руу ороод бас харж болно. Ингээд юунууд явдаг байхгүй юу? Юунууд үлээ? Тийм жижиг богино цувралууд явдаг. Тэгээд тэнцээ болохоор Ану арай ингээд үг хэл ярьж мэрдэг тийм дүр бүтээдэг шүү. Клипэн дээр угаасаа юу гэж юм ярьж байгаа юм. Клипэн дээр та тийм дээ. Тийм. За. Гэрэг шимжлэг хүлээ авч ирсэн баярлаа. Баярлалаа. Яа. Окей.